За сайн бацгаана уу. Rusty Talks кино ревю энэ удаагийн дугаараар та бүхэнд энэ жилийн Оскарын шагналгадууд таслын одоо нүүр царай болоод байгаа 10 Оскарт нэр дэвшээд байгаа Рома киноны ревюээр хүрэх гэж байна. Тэгээд Датгойтер ирсэн байна. Юу байна? 50 гадаа хавруулсан байна. Харин тийм байна. Нэг ядаж цагаан сармаар болоог батуулаарчлаа шүү дээ. Арт. Тэгээд нөгөө хаврын хүүтэн салхи нь ороод ирсэн. Тэгээд нэг шороотой нэг тийм нөгөө юу гэдүүлээ хаврын хүүтэн салхилдаг юу лээ. Нэг тийм тэр нь ороод ирсэн. Тэгээд тиймэрхүү л байна. За тэгээд Рома кино бол энэ жилийн 91 удаагийн Оскар шагналгад тусан яслалда favorite кинотой тэнцсэн. Нэр дэвшсэн тоогоор 10 удаа нэр дэвшсэн байгаа. 10 төрөлд нэр дэвшсэн байгаа. Тэгээ Альфонсо Cuarón бас рекордтой тэнцсэн юу вэ гэхээр бид нэр Award Season podcast дээр ярьжсэн 4 Оскарт яг бие дааж нэр дэвшсэн байгаа. Тэгээд юу бол энэ киног яг зорж одоо энэ 7 хоногийнхоо ревюwer үргэлж гэж зорж үзсэн. Яг ревю хийнэ гэж зорж үзсэн. Тэгээд яг миний хувьд товчхон сэтгэл яг ерөнхий сэтгэл гэх юм бол үнэхээр аргагүй байна л гэж бодлоо. Шижиг гэж бодсон. Би ч бас за зугаас аргагүй байна л гэж бодсон. Тэгээд угаасаа Golden Globe дээр бөөм шагналаар аргагүй байна. Тэгээд үнэхээр аргагүй байна л гэдэг бодол төрлөө. Үнэхээр мундаг уран бүтээл үлээ. Тэгээд үдчих байхдаа бид өөр ирэхгүй стажиг талгас ихсрээс байгаа. За тэгээ Рома кино маань бол Альфонсо Cuarón найруулагч бол алдартай уран бүтээлч байгаа тийм. Gravity киногоор Оскар авч ирсэн. Harry Potter-ийн одоо Prisoner of Azkaban-ыг найруулснаар алдартай. Мэдээж өөр бусад мундаг кинонууд нь байгаа л да. Одоо юу ч юм уу Great Expectations, Itu Mama Tambien гэдэг ч юм уу тийм. Children of Men гэж хин тоглосон Clive Owen тоглосон алдартай кино байна. Тэрнээс өмнө бас 2 кино байдаг. Тэгэхээр хэн бол Альфонсо Cuarón энэ киноны зохиолыг өөрөө бичээд, өөрөө продюсер хийгээд, зураг авалтыг өөрөө аваад, тэгээ өөрөө киногоо найруулсан. Ер нь бол тэгээ баг гол дүрдэн л тоглолцоогүй. Тэгээ өөрөө бол бас юу хийсэн? Одоо эвлүүлэг хийсэн. Монтаж гэдэг үү? Тэгээ монтаж эвлүүлэг тийм. Эвлүүлгийг бол бас өөрөө хийсэн. Ийм кино бол байна. Тэгээд кино маань бол өөрөө юу яасан байгаа. 75 дахь удаагийн Венецийн кино фестивал дээр нээлттэй хийсэн 8 сарын 30-нд нээлттэй хийсэн. Энээс хойш ерөөдөө нээлттэй хийснээс хойш бол яригдсан Рома гэдэг кино үнэхээр мундаг кино болсон байна гэх. Тэгээд одоо Star is Born ч юм уу, A Quiet Place, Hereditary гэдэг ч юм уу. За эсвэл за өөр одоо ихэндээ сайн явж байгаа алга болсон кино юу одоо First Man ч юм уу те. Энэ кинонд бол айгүй эрчийг анх гарч байхдаа тухайн үед фестивал ч юм уу кино театрт нээлттэй ихтэй айгүй сайн яригдж агаад цаашаа ерөөдөө нэлээд ирж алдсан бусад кинонуудад бас одоо давмгаал алдаад ирсэн бол Рома ерөөсөө ирж алдаагүй. Улам л одоо ингээд шагналгадуулах ёслын одоо энэ тойрог те Award Season гэж яригдаад байгаа. Энэ донд ирчийг авч явсаар байгаад одоо ингээд 10 Оскар нэр дэвшиж чинь. Ер нь бол одоо хүртэл яг favorite гэж хэлж болохоор хэмжээнд. Тийм ер нь бол тэгээд бид нар ч гэсэн угаасаа Оскар дээр яриад Оскарын юун дээр подкастн дээр ч ярьсан. Тэгээд ер нь бол авах бах. Тэгээд авах ч ёстой гэсэн. Ер нь бол тим сонголтыг хийцэн байгаа. Тэгээд ер нь бол тэр тэгэхэд тухайн үед үзээгүй байсан. Тэгээ яг өөрийнхөө ойлголтоор тэгж хэлсэн. Одоо бол ер нь баттайгаар ер нь бол бараг авах баха. Авах ч ёстой байх гэж бодож байна. Тэгээд бусад киног нь үзсэн хойно сэтгэл бүр гоё болох байх. Бүр гоё болох. Тэгээд би бол энийг бол баталгаатай л гэж бодож байна. Тэгээд тийм таамгийн хувьд бол. Тийм таамгийн хувьд. Тэгээд юу болвол юун дээр нэр дэвшээгүй. Эвлүүлэг дээр бол Оскар нэр дэвшээ. Хэрвээ нэр дэвсэн бол рекордыг яг эвдэх байсан. 5 төрөл ганцаараа нэр дэвших хэрэгтэй байсан. Ёстой ч яах вэ нэр дэвших байсан. Тэгээ кино маань бол 10 Оскар нэр дэвшихтэй нэгэн сюрприз төрүүлсэн. За туслах төрлийн эмэгтэй жүжигчин дээр Марина де Тавира гэж эмэгтэй. Одоо энэ гэр бүлийнх нь одоо эцэгтэйгийн дүр тоглолттой жүжигчин бол Оскар нэр дэвсэн. Энэ хамгийн том сюрприз байсан. За тэр талаар манай Award Season podcast-ыг сонсож яг дэлгэрэнгүй бид нар яриа өрнөөсөө маа тэгээ сонсоорой гэж зөвлөмөр байна. За тэгээ кино руу оръё. Киноны хувьд бол 71 онд ерөөхдөө болж байгаа үйл явдлыг харуулж байгаа. Маш энгийн үйл явдал. Энэ дундаж амьдралтай айл София гэдэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйгийн ерөөхдөө амьдралын тухай яг өөр өнцгөөс нь юу вэ гэхээр Клео буюу энэ одоо София гэж гэрээ эцэгтэй энэ эмэгтэйгийн амьдралынх нь гэр бүлийнх нь одоо юу maid одоо юу гэх юм үйлчлэгч. Тэр хоёр үйлчлэгчтэй тэр хоёр үйлчлэгч байгаа нэг Клео гэдэг манай гол дүр. Тэр эмэгтэйгийн ерөөсөө өнцгөөс энэ бүх үйл явдал болж байгаа. Энэ гэр бүлийн өнцөг тэг хүүхдүүд нь юу болж байна. Тэр эмэгтэйгийн хувийн амьдрал юу болж байна. Тэр нийгэмд юу болж байна.
Дээрээс нь мэдээж өөрт нь амьдрал давхар. Гэтэ яг тэд нар нь болохоор яг гол одоо үнцг нь бол биш. Яг амьдрал нь яг юу болж байна? Амьдралд нь тэр хүн юуг таавн туулж байна, юуг үзэж байна гэдэг нь амар чухал. Тэрний хажуу талаар нь болж байгаа үйл явдлууд зүгээр тэр хүний нүдээр болж байгаагаар харагдаж байгаа. Тэгээд Rusty Bangel гэдэг нөх show don't tell гэдэг яг энэ кино бол яг бүрэн утгаараа яг тийм. Тийм яг юу болж байна, тэр цаана ямар уучтай одоо бослог болж агсаал болж байна гэдэг ч юм уу. Эсвэл тэр нөхөр нь яагаад энэ хоёр хоорондоо яагаад муу одоо тэр нөх гэрээ эцэгтэй гэрээ эзэн хоёр яагаад хоорондоо одоо таархаа болж байна те байнга одоо гадаа дээр явдаг те. Тэр митийг ерөөсөө юу ч одоо ингэж канон тайлбарладаг. Зүгээр л үзэгч бол тэрийг өөрөө ойлгоод явж байгаа. Тэрнээс яг тэрнтэй яг адилхан Клео бас тэгэл ойлгоод мэдээл хажуугаар ингээл ажиллаа хийгээл ингээл явж байгаа. Тэгээ энэ дээр бол яг үйл явдал зохиол руу нь бол нэг ороод яах вэ? Үзэгч маань өөртөө үтсэн дээр баг. Зүгээр энэ дээр бол маш олон үйл явдлыг нэг хүний өнцгөөс маш сонирхолтойгоор харуулснаас гадна сэтгэл хөдлөлийг ямар гоё харуулаа вэ. Тэгээд кино маань бол жоохон удаан тий. 2 цаг 15 минут. Тийм. Тэгээд тэрнээс гадна хугацааны хувьд удаан 2 цаг 15 минут. Драма кинонд бол бас урт хугацаа. Тэрнээс гадна үргэлжлэл маань өөрөө удаан. Өрнөл бол маш удаан. Тийм. Тэгээд гэхдээ тэр нь энэ кинон дээр бол илүү одоо даацтай илүү зөвөр ашигтай байсан болов гэж бодож байна. Энэ кино бас надад хар цагаан байсан амар бас зүг байсан болов гэж амар харагдаж байгаа. Тэгээд тэр нь илүү хүнд одоо илүү хүрэнд одоо сэтгэлд нь илүү хүрсэн гэх юм уу та. Одоо жишээ нь хүмүүс яг үзсэн үг бидэхгүй байна. Logan Chrome version гэдэг Chrome биш Logan Noir. Chrome гэдэг нь болохоор Mad Max юм. Mad Max тэгвэл яг андуурч. Noir гэдээ гарч ирсэн. Тэр мэрчс яг үзэхэд бол яг ингээд одоо тэнцээ юу мэдэрж байна яг тэнцээс яг юу харах ёстой ч юм уу. Одоо илүү төвлөрж өгдөг юм уу та. Тэгээ энэ кино бас яг надад тийг санагдсан. Тэгээд тийм ер нь бол хар цагаан байсан маш зөв шийдэл болсон байх гэж бодож байна. Тэгээ тэр үеийг нэг тийм өөр цаг үед ингээд үдэж хахад бол яг гацсан юм шиг яг тэр 70 оны Мехико хотыг яг ингээд гацсан юм шиг санагдаж байсан. Тэгээ үйл явдал нь бол киноны нэр нь Рома гэдэг Колония Рома гэдэг дүүрэгт бол үйл явдал маань бол болж байгаа. Рома гэж бас заримдаа зүгээр дууддаг. Ийм үйл явдал болж байгаа. Тэгээд найруулагч Афонсо Cuarón бидэд ярьжсэн нэг Hollywood Reporter-ийн найруулагчийн дуушрын ингээд яриаг бас үзэрэй гэж хэлцүүлмөр байна. Тэгээд Hollywood Reporter-ийн тэр уулзалт одоо яран дээр бол Афонсо Cuarón бас киноны талаар сонирхолтой ганцаар юм ярьжсэн. Юу вэ гэхээр киноны Оскар нэр дэвшсэн гол дүрийн жүжигчин Ялица Апарисио гэж жүжигчинг бол Охака гэдэг юу байдаг? Муж байдаг. Мексикийн улсын. Тэгээд Охака мужаас бол одоо олсон тий. Юу ямар ч үстэй гэхээр Охака мужир маань хүн ингээд явж байгаад ерөөдөө энэ эмэгтэйтэй танилцаад тий. Ингээд кинон тоглож байдаг гэсэн санал тавьсан. Ерөөдөө царайд байж байгаа байдал энэ бүхэн яг өөрийнх нь төсөөсөн тэр дүрийг яг төгс харах гэсэн өөрийнх нь бодол бол тэгж орж ирсэн. Тэгээд энэ жүжигчэнд ингээд хандаад хэлдэг. Жүжигчин бол биш. Гэтэ яг жүжиглж үзсэн. Гэтэ тайцч юм уу те. Түүнээс яг кинонд бол тоглож үзээгүй. Тэгээд анхны нуран бүтэл. Тэгээд Оскар шууд нэмсэн. Тэгээд Ялица Апарисио бол багш юм байлаа. Багш идэг багшаар ажилладаг. Тэгээд кинон санал тавихт нь өөдөөс нь хамгийн гол Афонсо Cuarón хийсэн юм нь юу вэ гэсэн чинь тэгээ хичээл амарсан байсан юм байна л да. Одоо манайхаар үйл яваа л тийм. Тэсэн ч үгүй тэгээд юу хичээл амарсан байгаа үед л хичээл ортол завгүй юм биш завтай юм чинь тийгөө яасан ч яах юм гэдэг. Тэгээ Афонсо Cuarón гэж мэдгүй юм. Афонсо Cuarón гэж ямар мундаг хүн гэдэг ч юм шүү. Ер нь ямар хүн гэдэг юм шүү. Зүгээр нэг кино хийж байгаа хүн гэдэг байна л гэж бодсон гэж. Тэгээд яг хичээл ортол бол хамаалаггүй завтай юм чинь хий. Тэгээ Оскар. Гэхдээ үнэхээр Ялица Апарисиогийн одоо энэ Клеогийн дүр тавсан дүр тэгээд энэ хиний Ялица Апарисиогийн жүжиглэлт болох юм. Яа, мундаг гайхамшигтай байсан. Гайхаад байх юм бол байхааргүй. Тийм, нэр дэвштэнд гайхаад байх юм болоо. Үнэхээр гайхамшигтай ийм дотроо бүхнийг хадгалаад тэр олон зовлон, тэр сонирхолтой юмыг үзэж байгаа те. Хажууд нь олон зовлон, олон сонирхолтой амьдралын хажууд байгаа дээрэс нь өөрөө амьдрал үзэж байгаа. Тэгээ тэр бүхнийг ямар гой хадгалж байгаа тэр гой хадгалж байгаа нь яаж хадгалж байгаа яаж тэрийг гаргаж байгаа яаж зовж байгаа тэр бүхнээ ингээд одоо тэр нөгөө амьдрал нь ингээд зөндөө асуудал болдог те яг спойлердод яг зөндөө асуудлуудын нэг нь бол гой киноны голоор болж байгаа те тэр асуудлыг одоо өөрөө тэр гэр бүлдээ ерөөсө толгодог. Тэгээ өөрөө ерөөсө хичнээн зовж байгаа, хичнээн асуудалтай байгаа, хичнээн ингээд шийдэгдэх ёстой чухал юм байгаад байгаа ч гэсэн тэрийгэ тэр гэр бүлдээ ерөөсө гаргаж зоохгүй тий. Тэнгүүтээ эсэргээр нь одоо тэр гэр бүлээс бас юм ирж байгаа. Тэрийг давхар бас өөртөө хүлээж аваад шийдээл тэгэл явж байгаа. Тий. Тэрийгээ тэгэл тэрэнд нь одоо
тэрийг нь одоо юм шимтэй одоо хүлээж аваад өөртөө шингээгээ те тэрийг гадагшлуулах шаардлага байхгүй гэдэг ингээд. Тийм. Тэгээд одоо энэ гэрийн эцэгтэй Оскар болсон энэ дүрээр нэрдсэн Марина де Тавера гэж үжигчний София гэдэг. София төртөл одоо энэ зовлонгоо хэлэхдээ ингээд хэлэх юм байна ганц минут гаргаач гээ бүр ингээд зорж агаад тийм чин айгүй эвтэйхэн хэлж байгаа. Тэр хэсгийнхэн жүжиглэлт энэ төр бол үнэхээр тасархай байсан. Тэгээд төгсгөл рүүгээ бол энэ кинон дэр хэдийгээр удаан үргэлжлэлтэй кино ч гэсэн бүр ингээд төгшөөсөн бүр ингээд бүр амьсгаа бариад зүрх тавьчлаад бүр амар болсон тийм хэсэг 2 3 ч удаа 3 4 ч удаа баг болсон баг. Тэгээ тэр эмнэлгийн хэсэг байна. Далайн хэрэг дээр тэр бослого жагсаалын хэсэг тийм үнэхээр гайхамшигтай. Тэгээд ямар Альфонсо Куарон ямар мундаг уран бүтээлч юм бэ л гэж амар бодогдсон. Тэгээд энэ киног бол Альфонсо Куарон өөрийнхөө хүүхэд насны дурсамжаас ерөнхийдөө сэдвлэж тодорхой хэмжээгээр хийсэн гэж ерөнхийдөө өөрөө бол хийсэн байлээ. Тэгээд одоо энэ дээр ийм шийдвэр болоо түрүүн сая чи яг орж ирж байхад би ярьжсэн. Энэ киноны деталь болгон, диалог болгон, зураг авалт болгон зорилготой. Бүгд зорилготой, бүгд утга учиртай, бүгд шалтгаантай. Гэхдээ тийм биш ганц юмных нь нэг бол шалтгаантай л та гэхдээ зүгээр үйл явдал зохиолдоо нөлөөгүй. Гэхдээ тийм одоо тий тооцоотой шийдрүүдийн нэг бол тэр энэ гудамжаар энэ гэр бүлийн ажилтдаг амьдэрдэг гудамжаар тэр хөгжмийн парад явдаг. Тэгвэл эхлээд нэг явдаг, төгсгөл нэг явдаг. Тэгээ тэр бол үйл явдал зохиол ямар нэг одоо даалц байхгүй нөлөө байхгүй зүгээр л болж байгаа нэг үйл явдал. Тэгээд чи тэрийг хэлжсэн тий. Би болохоор ингэж бодсон тэр Альфонсо Куарон гэдэг хүний бас ингэ амьдралаасаа ингэ сэтгүүлсэн гэсэн жоохон багтаа бас ингэ одоо дурсамжуудын нэг юм болов гэж надад тэгж бодогдсон. Одоо хүүхэд байхад биднэрт юу байдаг те? Одоо шил аваарай ч юм уу те. Жижиг сажиг нэг тийм би бол надад бол тийм шил аваарай. Шил аавна эсвэл сүү аваарай гэдэг те. Эсвэл бүр тэрнээс ч илүү одоо учир битүүлэг ойлгомжгүй дурсамж юм. Хүүхэд ойлгох боломжгүй тий. Бид нар одоо жишээ нь сүү авраг бол ойлгох чинь. Тий шил аавна гэдгийг бол ойлгочих болж байна. Энэ дээр болохоор тэр хөгжмийн парад болохоор жишээ нь Мехико хотод Альфонсо Куарон одоо энэ 61 он төрсөн хүн тий. 70-аад онд 8 9 настай хүүхдээ тэр хөгжмийн парад явж байгаа нь ингээд учрыг нь хизээж ойлгоогүй дараа нь ойлгоогүй өнгөрцөн. Тэгээд энэ кинон дээр яг тэр дурсамж шигэ ойлгомжгүйгээр зүгээр л оролцсон юм шиг санагдсан. Надад ч тийм. Тэгээ бас тийм үгүйг нь бол мэдгүй тэр талаар бол ярилцлага ч юм олж хараагүй. Гэхдээ тэгж санагдсан. Надад ч яг тэгсэн. Яг чи хэлэхэд би бодсон л да би яг үзэж байхдаа ерөнхийдөө яагаад байгаа юм бол энэ дурсамж талаар нь хийсэн гэдгийг ингээд бодож амжсангүй л дээ би ерөөсөө киног дөнгөж сая үзээд дуусаад цаг гаруул болчих. Чи болохоор шин үзсэн үү те? Үгүй би өглөө басаад өглөө нилээ штий үзсэн гэхдээ 9. Бас намайг жоохон бодох цагтай байсан юм. Бодох цагтай. Би бас дараа нь уншсан. Гэхдээ яг тэр парадын талаар бол юуж байгаагүй. Би үзэж байхдаа би яг тийм. Тэгэхээр энэ бол яг л тийм баг. Яг л тийм баг. Хүүхэд насны дурсамжаа л илүү баг. Тэгээд яг бас энэ канонд бас ингээд тайлбарлагдаагүй тэгээд яг хүмүүс тэгээд дараа нэг уншаад бас ингээд илүү мэдхийг ивэл бас уншсан зүгээр байж магадгүй. Тэгээд маш олон юм болж байгаа тэр нөө нийгэмд маш юм болж байгаа. Одоо жишээ нь ингээд нэг Америк улсаас одоо юу гэмч юм те инфлюенс одоо нөлөөтэй тийм нөлөөтэй юм болж байгаа. Гэтэ тэрийг хизээж тайлбарлахгүй тэр ийм учиртай юмаа ингэдэймаа тэгзиймаа гэсэн юм бол байхгүй. Болоод өнгөрч байгаа. Тэр эмгтээд тэгэл бас тэр гэхдээ эмгтээтэй ер нь холбоотой бас нэг юм бас гарна. Тэгээд тэр нь гэхдээ бас амар ингээд хүчлээгүй амар энгийнээр хийцэн. Тэгээд тэр болно үнэхээр гоё. Тэгээд бас хамгийн том ярих хэрэгтэй зүйл гэвэл зураг авалт. Үнэхээр мундаг. Тэгээд угаасаа Golden Globe ч авсан. Тэгээд ер нь бараг л аваад яваад байгаа бах тий. Тэгээд Альфонсо Куарон өөрөө бас зураг авалт нь хийсэн. My God үнэхээр мундаг. Тэгээд киноны зураг авалт бол киноныхоо зохиол үйл явдлын бол маш том хэсэг байсан. Тэр бол ерөнхийдөө Эммануэль Лебес гэдэг өмнө хамтарч ажиллаж байхад бас тийм тохиол маш гардаг. Ер нь киноны зураг авалт, зураглаач бол киноны маш том хэсэг байдаг. Зөвхөн мэдээж дүрсийг буулгаж байгаагаас гадна дүр болж чаддаг. Blade Runner 2049 гэдэг ч юм уу те. Тэгээд энэ дээр бол яг нэг том дүр байж чадсан маш чухал хэсэг чухал тэг кино уран бүтээлийн чухал маш том хэсэг болоо зураг авалт байсан. Тэгээд Альфонсо Куарон хамгийн гол нь өөрөө зураг авалт хийсэн. Тэгээд маш том магтах хэвээр болоо зураг авалтайгаа давхцаад юу байсан? Эвлүүлэх тийм ээ төрөнд дурцсан. За тэгээд зураг авалтан дээр бол нэлээд олон бас гоё хэсгүүд байгаа ойлгомжтой. Зүгээр дурдъя гэж бодсон хэсэг бол тэр 70 хэрэг дээр. 70 хэрэг тийм.
Тэр дараалал ирдэх зураг авалтан дээр Hollywood Reporter ярилцлаган дээр бас өөрөө хийсэн байсан. Тэрэн дээр бол ингээд бараг зохиомл ингээд гүүр зохиож за одоо зохиод авч явахдаа эхнээс нь бүр 0-аас тэр хоосон 70 дээр бариад тэр хоёр хүүхд далаараа өөрсдөө орж сэлээ. Тэгээд дараа нь араас нь энэ Ялица Бариши жүжигчин одоо тэр хоёр хүүхдийг ардаас нь ингэж орж байгаа. Яг юу болдгийг хэлээд яв орж байгаа. Ийм хэсгийн зураг авлаа. Тэр ганцхан удаа наадах онцод авсан. Тэгэд энэ бол зориулж ингээд нэг камеранд зориулж хөл одоо юу гүүр шиг юм бариад бүр далаар орсон. Тэгсэн чинь тэр нь болохоор салаад исэн юм байна. Тийм салж унцах гал байсан. Тэгээд ерөөсөө тэр зураг авалтыг ганцхан удаа байсан. Тийм ганцхан удаа. Тэгээд тэгсэн чинь тэр хэсэг тэр одоо тэр хүүхд мөхтөн живцэн бол яг уу эсвэл тэр нөгөө юм нурж унаа те камер мамиртайгаа унаад дэвдрээд ингэсэн мэл годоо тэгсэн мэл тэгэн дээ. Өөр арга байхгүй. Гэтэ яг тоглоомор тэгж хэлж байгаа. Гэтэ тэрний ямар хөгжилтэй. Тийм тоглооморч биш баха. Би баг тэрийг эхнээсээ л өөр аргагүй байсан багч хэлсэн. Тэг жимэд үгцэн бол тэгтээ ч өөр аргагүй л гэхгүй л байна. Яг нь камерны хувьд бол аргагүй л. Тэгэл живцэн бол тэгэл кино гаргахад гаргах байх. Тэгээд иймэрхүү ийм кино энэ дээр бол яг үйл явдлыг нэг ярих сонирхол бол алга. Тэгээд бас нэг хэсэг гэх юм бол маш чухал хэсэг гэх юм бол юу байсан? Надад дууралт байсан л да. Киноны саунд дизайн гэж ярьдаг те. Ерөнхий дууралтын одоо engine designтэй хийж албаар яг ийм төрлийн дууралтыг ашиглана те. Ийм үед одоо тэр нөгөө нэг байдаг шүү дээ төмөр гардаг хэсэг. Тэр хэсгээр нэг нөгөө нэг хүүхд баг өмссөн хүн шууд одоо камерны урд ирээ дуулаад тэр хэсгийн дууралт бол албаар зохиолтой те. Албаар тийм зохиолтой. Тийм миксинг тийм одоо нөгөө миксинг гэж яриад байгаа. Үнэхээр бүр тэгээд кино маань бол зүйсээр саунд миксинг болон саунд эдитинг хуулийн дээр Оскар нэр дэвшсэн. Ийм кино дээр production design надад би яг сая үзэж байхдаа production design нэр дэвшсэн үгийг мартцсан байсан. Тэгээ үзэж байхдаа үнэхээр нэр дэвших ёстой юм байна да. За шалгая да гэж бодчихсон. Тэгээ нэр дэвшсэн юм байна. Тэгээ энэ киноны production design бол бас тасархай. Үгүй яг тэр одоо үед нь очсон гэх юм уу да. Тэгээ надад бас тэрэн дээр тулсан юм чи түрүүн бас хэлсэн баг тэр хар цагаан байх надад яг тэгж нөлөөсөн. Яг тэр тухайн үед нь яг очсон юм шиг. Нэг тийм одоо яг тухайн үед нь хар цагаан амьдрал байгаагүй л хал да ихтэй зүгээр. Байгаагүй байхаа. Байх л да гэж байгаа. Байх бол биш. Боломж үүсгээд байгаа юм уу? Боломж үүсгээгүй. Байсан байх магадлалтай гэж хэлж байгаа юм уу? Үгүй ээ, ямар ч тийм биш л байх л та. Тэгтээ зүгээр надад зүгээр яг тэр нь надад амар том ингээд нөлөө бас ингээд одоо юу гэж юм бэ? Тийм мэдрэмжийг илүү төрүүлсэн гэх юм уу? Тийм. Хар цагааныг бол түрүүн ярьсан яалтчгүй тийм байсан. Тэгээд юуны хувьд бол том сюрпризүүдийн нэг сая дурдсан шилдэг туслах эмэгтэй дүрийн жүжигчэнд бол хин Марина де Тавера гэж эмэгтэй бол нэр дэвшсэн. Бас энэ бол маш том сюрприз байсан. Өмнө нь шагналгад толгочлоод нэр дэвшээгүй. Тэгээд харахад бол бас сонирхолтой санагдсан. Надад бол маш сайн жүжигсэн байсан. Баг гардаг. Яг уу цаагаараа их гардаг. Гэхдээ яг одоо жүжиглэлттэй яг чухал хэсэг юм бол цөөхөн. Гэхдээ манай гол дүрийн одоо Клеотой адилхан тэр хүн бас их юм үзэж байгаа. Тин ч маш их үйл явдал болж байгаа. Маш их юм үзэж байгаа. Сэтгэл санааны маш их одоо сонирхолтой одоо юу гэдэг юм бэ? Үйл явдлыг туулж ийн гэх юм да. Яг зовлон гэхээр бас яг ганц үггүй болчиход байл да. Ганц зовлон биш болчиход. Тийм. Тэгээд над киноос ингээ харж байхад зохиол маш их таалагдсан. Одоо энэ чинь юу л original screenplay нэр дэвшиж байгаа шүү те. Нэр дэвшиж байгаа үлээ байхгүй лөө. Бага. Сайн санахгүй. Тийм original screenplay нэр дэвшиж байгаа кино оригинал. Амар мундаг байсан. Тэгээд edit сайн нөгөө монтаж бас ярьж байсан. Монтаж дээр надад яг ингээ дурдах юм бол тэнцээ нэг одоо инкубатор дотор нэг хүүхэд байгаа. Тэгээ яг тэр одоо шот өөрчлөгдөж байгаа гэсэн. Одоо жишээ нь тэн дээр одоо хьюстийн одоо юу гэмдээ тэр чинь кроссыг загалмай одоо болж ингээд шилжиж байгаа ч юм одоо тэнцээлэг үхэл амьдрал те над тэгж харьцуулсан юм амар их санагцсан одоо нэг шин одоо нийгэм дуусч яхад нийгэм эхэлдэг ч юм уу нийгэм одоо эхэлж яхад нийгэм дуусч яддаг ч юм уу нэг тиймэрхүү харьцуулалт бас байгаад байгаа юм шиг надад нэг тиймэрхүү тэгээд киноны зураг авалт юун дээр болол эвлүүлэг тэгээд дууралт энэ бүхнийг дөнгөж ерөөсөө киноны эхний тайтл дээрээс мэдэж байна ерөөсөө тэр эхлэл ерөөсөө тэр чигээрээ энэ бүхнийг энэ киноны зураг авалт дууралт өнгө эвлүүлэг тэр чигээрээ үнэхээр мундаг байна гэсэн ойлголтыг дөнгөж тэр киноны тайтлал харуулж байгаа. Тэгээ тэрэн дээр юу болж байгаа? Шал руу харцсан. Тэрэн дээр ингээд ус орж ирж байгаа. Ерөөсөө тэгэл бол. Тэгээд дээр нь онгоц нисэж байгаа дуу хүртэл. Тэр онгоц нисэж байгаа дуу гараад тэр усан дээр нь ойдог. Тэгээ гэрэлд одоо тий дүрс нь ойгоод онгоц нисэж байгаа гаргадаг. Ерөөсөө тэнцэнээс киноныхын тайтл эхлээл үйл явдлыг эхэлж байгаа.
Тэр бол ерөөсөө баг хамгийн миний энэ жилдээ үзсэн хамгийн тасархай юунуудыг байсан. Одоо opening тий киноны эхлэлүүдийн нэг байсан. Жижиг сайжиг таалагдсан юм гэх юм бол бас тэгээд нэг хэсэг дээр нь одоо ингээд имэндэгдэг байхгүй 7:20 болж байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө яг хойтолт нь 7:20 болоогүй цаг авахгүй 17:17 нөгөөгүй 7:17 болж хүүхдэнд тэгж. Тэгээ надад тэгээ тэр шийдлүү жижиг юм болно надад аим таалагдсан. Тэгээд бас нөгөө бас өөр одоо манай Клеоос өөр нэг бас үйлчлэж байгаа шүү дээ. Тэгээ тэр хоёр унтж байгаа нэг сэрүүлэн сэрж байгаа. Тэгсэн чинь нэгэн шотод багтаацсан. Тийм. Нэг нь болохоор талент дайцсан. Шилэн дайцсан тийм. Талент дайцсан. Тэгээд киноны хамгийн бас одоо зөвхөн техникэл талаас хийц талаас үйл яриад байгаа. Хийцээс гадна маш чухал эсүүдийн нэг бол кино илэрхийлэл мессеж тэ санаа юуг илэрхийлж байна, юуг ямар сэдв санааг хөндөж ийн гэдэг бол маш гайхамшигтайсэн. Тэр гэр бүл гэдэг санаа. Тэгээд тэр гэр бүл гэдэг санааг илэрхийлэхдээ ерөөсөө яг түрүүн хоёлаа яриадсан хүчлээгүй ерөөсөө. Яг одоо чиний сая хэлдэг тэр нэг 7:20 болж ийн гэх имэн те. Айл хурдалцгаа одоо хоцорлоо 7:20 болж ийн гэдэг. Тэнгүүд нэг хүүхдүүд нь юу 7:17 болж штэ хүүхд юм чинь те. Тэгээд айл нэг санааг бол бид нар ойлгож байгаа. Гэхдээ яг маш энгийнээр харуулж байгаа сонирхолтой. Одоо тэр хүүхдүүдийн заа хараа шингууд байна. Тэ нэгэн дээр нь одоо манай Клео өөрөөр хандаж унтуулж байгаа бол нөгөөдг дээр нь өөрөөр ханд. Тэгээ хамгийн том хүүхд нь одоо зөрүү тийнейжер болж байгаа учраас зөрүүд тэ. Тийм учраас мань хүнийг очиж унт гэж загнахгүйгээр эсвэл ярагдахгүйгээр зүгээр хажуугаар нь унтаачаа ээж чинь хэлж ийн гээд яваад өгч байгаа жишээ нэ тэ. Тэгээс миний хүүхэд насаа сонирхолтой тийм хүүхд хийдэг сонирхолтой үйлдэлүүд байдэн штэ. Ямар ч насанд хүрсэн хүний өнцгөөс харахад ингээд тэнийг машиг баг хэлчмээр. Тэгээд тэгтээ хүүхдэд бол өөртөө зугаатай ч юм уу. Тэр нөгөө нэг тэр том хүүхд нөгөө нэг Америк хөлбөмбөгийн одоо бөмбөөр тоглож идэв шүү дээ. Тэр дахиж хийж гардгүй өмнө гардгүй. Зүгээр орон дээр ингээ унтах цаг нь болцсон баг. Тэр өөрлөгөө шидэл орон дээр үсрээд би тэгдэг байсан байхгүй. Ханан дээр нөгөө нэг юм тенсний бөмбөг эсвэл аймс бөөрө хилдэг. Тэгээд бид чинь жинхэнэ бөмбөг олдохгүй шүү. Аймс бөөрө хилж аваад хөл бөмбөгийг хаалгачулж ин тоглодог байсан. Би тэрийг мартахгүй байхгүй хүүхэд байхад. Тэгээ одоо бол шал тэнийг гэж боддог шүү. Тэгээ өөрөөгөө тэгэж зугаацуулдаг. Тэгээ хан дээр шидэл диван дээр үсрээл өөрийгөө хааж ин хэцүүлэл. Яг тэр надад шууд санаанд орсон байхгүй. Ингээд хүүхэд нас нь ингээд айгу сонирхолтой сонин үйлдэлүүд айгу хийдэг. Хоорондоо муудалцдаг. Тэгээ нөгөө зодтолцдог. Тэр санаандгүй байдлаар тий бас тийм шиг тий хоорондоо муудалцдаг. Манай дүү над руу заазуу шидчихсэн. Тэрнийх нь одоо энэ нөгөө нэг хан нэмтэрсэн манай хуучин ерөөс одоор л байдаг байхгүй. Жишээ тэр мэр тий ингээд яг амар хүндэлтэй тэрэн дээр бөмбөг шиж манай заазуу шид. Гэтэ ер нь бол тий тийм байдаг. Тэгэд энэ бүхнийг бол айгүй өөрхөн харуулсан санагдсан надад. Наад бас яг тэр нь бас тийг санагдчихсан. Тэгээд би тэгээд энэ дээр бодож исэн хамгийн их бодогдсон юм болохоор гол нь эмгтэй гол дүртэй. Эмгтэй хүн яг тийч яг эрэгтэй хүний талаас бол харж байгаа юм бол байхгүй. Бүгд яг эмгтэй талаас. Тэгээд эмгтэй хүн ямар хүчтэй те ямар их зориг итгэвчээр гаргадаг одоо тийм сэтгэлийн хат гаргадаг. Тэгээд тэр болгоныг гаргасан. Тэгээд надад тэр нь амар таалагдсан. Тэгээд ер нь туслах дүрч гэсэн одоо эмгтэй байгаа, гол дүрчсэн эмгтэй байгаа. Тэгээд жоохон хүүхдүүд бас ингээд яг жоохон хүүхдүүдийн талаар яг сэтгэл гарч байгаа. Үнэхээр гарч байгаа. Тэр бол үнэхээр гойсон. Тэгээд дээрэс нь хүмүүст энэ битэрийн яриа юу одоо энэ киног үзэх хангалттай шалтгаан өгөхгүй байл энэ кинон дээр юу яаж байгаа. За би нэг үгээр нэг өгүүлбэрт хэлэх болох байна. Шалдан нинжа гарч байгаа гэж хэлэл бол. Тий, ер нь тэгэж давчлал үзэх сонирхлыг нь төрүүлэхөө шалдан нинжаас гардсан шүү. Тий, шалдан кунфуч нэг нинжа гарч. Би тийм төсөөлөөгүй шүү. Энэ киноноос өөр кинонд шалдан нинжа харахгүй. Яаж ч юунч мундаг тий. Юунч мундаг гэлээ. Бис бол юм ам зохиж мохоо унгааш эвдэлтэй. Тэр бэлтгэлтэй хүн байлаа л дээ тий. Тэгээд тэр жүжигчин болохоор одоо нэг Оскар руу ирж чадахгүй жаах асуудалтай байгаа. Тийм бас тэр жүжигчнийг туслах 2-3 хаан шин дээр ерөөхдөө гардаг. Тэр дүрийн жүжигчнийг нь бол Америк руу юу яагаагүй гэсэн. Визийн гарахгүй байгаа бүр олон удаа оролдоод гарахгүй гэсэн асуудал бас яригдж байлээ. За тэгээд ерөөхдөө маань юу нэр кинор юу цаг маань болж ин чамд дурдахыг хүссэн ч юм уу эсвэл мартсан ч юм уу орхицсан зүйл байгаа. Тийм. Тэгээд за эцэст нь хэлэхэд тэгээд энэ киноноос одоо техникийн талаас маш гоё байлаа. Тэгээд зохиол маш гоё байлаа. Тэгээд муулах юм үнэхээр алга. Тэгээд надад хамгийн их таалагдсан юм тэгээд сүүл ярьлаа. Тэгээд эмгтээчүүд ямар мундаг юм бэ гэдгийг харуулсан. Одоо үед ингээд эмгтээчүүд ирэх ингээд зөрчигдөж байгаа. Амар хэцүү байгаа үед ийм кино бас гарч ийнэ гэдэг бас маш гоё байна. За тэгээд энэ киног үзээрэй. Тэгээд Монголд Netflix одоо үзэх боломжтой болсон. Тэгээд их ч хүн үздэг болсон баг. Тэгээд Рома гэдэг кино заавал үзээрэй.
үнэхээр битгий алгасаарай. Урт байж болно. Одоо үзэхэд өөдөртэй байж ядаж тэгээд 2 хувагац ч юм хамаагүй. Гөө. Тэгэж зөвлөхгүй байхгүй юу? Энэ чинь үзэж ийм байхгүй юу? Хүн болгоныг үзэж зөвлөхгүй. Ийм 50 өрнөлтөө, удаан өрнөлтөө тэгээд ийм техник талаас нь мундаг хийцтэй ийм киногоор өөрийгөө одоо боловсруулах те өөрийгөө ингэж цагийг үнэлмээр байгаа бол үзэж зөвлөмөр. Тэгээд хүн болгоныг үзэж зөвлөхгүй. Ягаад тэгэхээр ийм удаан өрнөлтөө, ийм зураг авалттай, ийм өрнөлттэй кино бол таалагдахгүй, өөдртэй, дуусахгүй байх магадлал өндөр. Тэгэхээр би зүгээр яг 2 багаад шамаагүй дуусгах гэдэг байхгүй. Дуусгаж хамгийн гол нь эхлүүлж дуусгахгүй бол муухай байхгүй. Тийм болохоор нэг бол суугаад үзсэн бол дуусгах нэг бол. Тийм. Надад бол тэгж л хэлэхээр. Тийм ер нь бол тийм байна. Тэгээд кино хувааж үзнэ гэдэг айдыг бол бидсэн тэрхүү. Тийм тэрний үед л тийм байна. Тэгээд юу яа? Киноныхоо ревю гэнэгээр дуусгаа. Тэгээд ерөнхийдөө Оскарын кинонууд ревю яг бадсан тусдаа ревю хийх байх гэж найдаж байна. Одоохондоо бас шууд яг эхэлчих мэдэхгүй байна. Ямар ч байсан Оскарын киноны ревю бол ревю Рома киногоор ингэж эхлүүлж байна. Цаашаа бас үргэлжлэх бах. Үнэхээр гайхамшигтай кино байлаа. Яалтч хөрсөлдөгч юм байна. Яалтч 10 Оскарны дэвсэн төрөл болгоно нь бол мундаг юм байна. Би бол 100% бас нэг санал нэгдэхгүй байгаа. Туслах эмгэгтэй дүрмж магадгүй. Гэхдээ тэр бол яг кинон дээр харах юм бол мундаг байна. Тэгээд энэгээр кино ревю маань дуусч байна. Datco-г Instagram дээр @datco, намайг Instagram дээр @rostyryan7 гэдээ дагцгаагаарай. Тэгээд дараагийн кино ревю контентуудаараа уулзцаа байж та. Peace.